Өнөөдрийн хичээл бол IELTS Writing Task. Нэгэнд өгөгдлийг хэрхэн логиктой бүлэглэн бичих тухай юм. Энэ нь таны эсний Coherence and Cohesion оноо гэрс нэмэгдүүлэх чухал чадвар юм. IELTS Writing Task. Нэгэнд Cohesive and Coherent Response бичих нь маш чухал. Энэ нь зүгээр тоо жагсаахаас илүү өгөгдлийг утгын хувьд холбож логиктой бүлэглэхийг хэлнэ. Ингэснээр таны эс илүү ойлгомжтой, уншихад хялбар болж өндөр оноо авахд тусална. Үндсэн параграфын зохион байгуулалт нь өгөгдлийг логиктой бүлэглэхэд тусална. Та нэг параграфт ижил хандлагатай мэдээллийг нөгөөд нь эсрэг эсвэл харьцуулагдах мэдээллийг оруулах хэрэгтэй. Жишээ нь эхний өгүүлбэрүүд нь тухайн параграфыг удирдах topic sentence байна. Дараа нь тодорхой мэдээллүүдээр баталгаажуулна. Эцэст нь мэдээллүүдийг хооронд нь холбож харьцуулж дүгнэнэ. Мэдээлэл бүлэгтээ зохистой үгсийн санг ашиглах нь таны lexical resource оноог нэмэгдүүлнэ. Жишээ нь demonstrate гэдэг үгийг харуулах, үзүүлэх гэсэн утгаар ашиглана. Хоёр өөр мэдээллийг харьцуулахад whereas гэсэн холбоосыг ашиглаж болно. Мөн тоон мэдээллийг дараалуулан дурдахдаа respectively гэж хэлнэ. Notably гэдэг нь ямар нэгэн зүйлийг онцгойлон тэмдэглэх үед хэрэглэнэ. Олон хүмүүс IELTS Writing Task нэгэнд мэдээллийг зүгээр л жагсааж бичих алдаа гаргадаг. Энэ нь шалгагчдад таны аналитик чадвар хангалтгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин логикт бүлэгсэн хариулт нь өгөгдлийг нэгтэн хандлага болон гол онцлогуудыг тодорхой харуулдаг. Ингэснээр таны эсээ илүү гүн гүнзгий анализтай болж өндөр оноо авахд нөлөөлнө. Мэдээллийг divide and conquer буюу хувааж бүлэглэх нь writing task нэгэнд маш үр дүнтэй арга. Ихэвчлэн хоёр үндсэн параграфт хувааж бичнэ. Эхний параграфт хамгийн гол хандлагуудыг, харин хоёр дахь параграфт бусад нарийн эсвэл эсрэг хандлагуудыг оруулах нь зөв. Энэ нь таны хариултыг илүү тодорхой болгоно. Одоо дасгал ажил хийцгээе. Нэг графикийн өгөгдлийг хоёр үндсэн параграфт хэрхэн логиктой бүлэглэн бичих талаар бодцгоё. Зөв хариулт нь үндсэн өсөлтийг нэг параграфт, буурлыг нөгөө параграфт оруулах явдал юм. Энэ нь таны эсний логик бүтцийг тодорхой болгоно. Өнөөдрийн хичээлээр та IELTS Writing Task нэгэнд өгөгдлийг логиктой бүлэглэн бичих нь Coherence and Cohesion болон Lexical Resource шалгуурт хэрхэн нөлөөлж өндөр оноо авахд тусалдгийг мэдэж авлаа. Үргэлж өгөгдлийг шинжилэн гол хандлагуудыг ялгаж зохистой үгсийн санг ашиглан бичих дадлыг хэвшүүлээрэй. Баяртай.